Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ удаагийн бичлэгээр усны ботокс хэрхийг талаар хуваалцж байна. Тэгээ ботокс маань маш гоё давуу талтай байгаа. Хитрхи гэмтсэн, гэмтэлтэй, сортой, олон удаагийн цайруулалт, хиймтэй, буржгар хиймтэй ус арзаагаад сэвсгэр нь хичнээн тижэл хийсэн ч дарагддаггүй шүү дээ. Тэгээд ботокс маань харин усыг маш гоё тижэл өгөнгөө гоё шулуутгагчтай тийм бүтээгдэхүүн байгаа. За тэгээд хамгийн эхлээд үсээ ботоксныхаа шампуноор маш сайтар хөөсрүүлэн угаагаад зайлах хэрэгтэй. Тэгээд одоо бол шампунцны дараа өөр юу ч хэрэглээгүй ус маань маш гэмтэлтэй, суналттай, буржгар хэм сортой ус байгаа. Тэгээд сайтар угаасныхаа дараа чигийн сайн алчуураар аваад усан тусахгүй болсны дараа ботоксныхаа 2 дугаар байцыг усэндээ жигэд тарааж түрхэж өгөх ёстой. Түрүү маш их сунаад самнагдахгүй байсан ус маань ботокс түрхэхээр тэр доороо маш гоё самнагдаад гоё гүлгэр болж байгаа. За ботоксоо сайтар жигэд тарааж түрхэж өгнө. Хойхон түрхгүйгээр хойхноос доош 2-оос 3 см доош гэмтэлтэй усэндээ ботоксоо түрхэх юм шүү. Тэгээд сайтар жигэж тарааж өгснийхаа дараа ботокстой усээ халаагч тээнэнд 25 минут суулгаж өгнө. «25 минут халаагч тээнэнд суусны дараа үсээ угаалгүйгээр хүүдэн сэнсээр үсээ сайтар хатааж өгөх ёстой байгаа. Хүүдэн сэнсээр сайн хатаасныхаа дараа та бүхэн үснийхаа гэмтлээс шалтгаалаад хит их гэмтэлтэй байх юм бол үсээ 180-аас 200 градус температур дээр, гэмтэл багтаа ах юм бол 200-аас 220 градусын температур дээр жигэтгэм шулуун болгож эндүүлж өгнө. Тэгээд эндүүлж үсээ 10 минут хүргэснийхаа дараа ботоксныхаа 3 буюу үснийхаа тижээлээр зайлаад 5 минут байлгасны дараа усаар зайлаад тэгээд ботокс маань бэлэн болох болно. Тэгээд угаасны дараа ус маань ширхгээрээ салаад ямар ч хэрэлдээгүй маш гоё болсон байгаа. Араас нь ямар ч эндүүдлэг хийх шаардлагагүй. За бичлэг таалагдсан бол YouTube сувгтаа subscribe дараарай. Мөн дараагийн удаа ямар бичлэг сонирхож байгаагаа комент хэсэгт хуваалцаарай гэж хүсье. Баярлалаа.